Сайн байцгаана үзэгчдээ Мөртөн Монгол нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бид өнөөдөр Түр Уурхай яамнаас ахин цэцэг үний морин аяллыг хийх гээд мориндоо мордсон байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор за дуучин уртын дуучин Дашнам за мөн зочин хөтлөгчөөр уртын дуучин Эрдэнэ болд. За тэгээ манай болдох. За манай аяллаа багт явж байгаа Эрдэнэ санж ингээд нийт 5 үний бүрэлдэхүүнтэй 2 зураглаачийн бүрэлдэхүүнтэй ингээд олуулаа цэцэг үний орой дээр хайрхан табаргалахаар нэвтрүүлгээ эхэлж байна. За тэгээ ямар ч байсан өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч ирсэн зочин хөтлөгч болон зочин хоёртаа сайхан өвлийн ихэнх сарын шинийн 5-ны мэнд сайн өргөе. За сайхан Мөртөн Монгол нэвтрүүлгийг үзэж байгаа бас үзэгч олондоо өвлийн тэргүүн сарын мэндийг өргөе. За энэ сайхан өдөр одоо MNC телевизийг үзэн суугаа үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан телевизийн хамт олон болон Мөртөн монголчууд нэвтрүүлгийн хөтлөгч Батчулуунда одоо баярлалаа илэрхийлье. Ингээд бид аялдаа гарахад бэлэн байна. Тэгэхээр манайд явд ер нь морь хэр ундаг уу? За ер нь тэгэл хөдөө өссөн хүмүүс бол моринд бол сайн л байх гэж бодож байгаа. Тэгээ бас энэ цэцэг үн ер нь богдуулын ноёор цэцэг үн хайрханд ер нь хэр бараалах ч морьтой бол гарч байгаа анхны тохиолдол болж байна. За цэцэг үний хайрханд бол одоо соёл урлагийн их сургуулийн оюутан байхдаа нэг удаа бас найзуудаараа гарч ирсэн. За морьтой гарч байгаа бол анхны тохиолдол байна. Сайхан санагдчих. Морь малтайгаа ангаа хайрхан лугаа гарч ирсэн бол сайхан байдаг шиг санагдаад байна шүү. Ер нь бол өдөө гадаа өссөн л дээ. Гэхдээ энэ сайхан Монголын том энэ одоо мундаг хайрхан луу бол морьтой гарч ирсэн удаа байхгүй те. Алхачил гарч ирсэн. За тэгвэл хэдүүлээ хөдлөө. Тэгье. За. Сайн яг морцсон газараас өгсөд 3 км явсан юм шиг байна. Нод руу ороод ирлээ. Энэ нэвтрүүлгийн хамгийн ихний асуултыг манай Дашнамаас асууя. За унсан газар угаасаа ус гэж хүнд бас сайхан юм дээ те. Аль аймгийн аль нутгийн хүн байна? Ээж аав нь ямар хүн байна те? Тийм би Төв аймгийн Алтан булаг суу яриач. Манай ээж хоёр бас хоёулаа Төв аймгийн Алтан булаг суу юм. Амган тийм төрж өссөн хүмүүс баг. Манай Алтан булагч одоо энэс орхон шүү дээ нэг 50 км. Тэгэхгүй очиж байгаа. Тэнд л ер нь өсөлтөрсөн байгаа залуунаас тэнд 10 жилээ тэнд ус сургуулаа төгссөн. Тий. Алтан булаг сумч одоо нөгөө бид хэдий монголчууд сайн мэдэх юм дэж Хустаа нурууны байгалийн цогцлборт газар байдаг. Тий. Тэрүүгээр нь бол мэдэн шүү тий. Хустаа нуруу. Тэнцэж одоо нөгөө олон дахиж үржүүлсэн тарууга бууг гэлтэй хэм олон биш үү те манай сомд ч одоо тэнд Хустаа нуруунд туул бол араар нь урсж байгаа тийм ээ. Туул урдлаар нь урсна. Урдлаар нь урсна. Алтан булаг сумынхаа төвийн бол хойдлоо. Тий хойдлаараа. Алтан булаг сумд ер нь 10 жилээ төгссөн үү? Тэгсэн. Алтан булаг сумын одоо яг ингээд хүмүүс мэддэггүй Хустаа нуруунаас өөр очиж үзчихвэл маш гоё тийм түүх юм болоод байгалийн дурсгалтай байгалийн сайхантай тийм газар ямар газар байдаг вэ? Өөр. Ер нь сайхан газар ер нь бий. Тэгвэл ер нь яг түүх юм уу дурсгалтай эдрэх юм бол тэр нөгөө одоо тэр өгөөмөр хайрхан байна. Өгөөмөр хайрхны урд бэлдэж одоо тэр 2 дугаар баг төрсөн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр бас өгөөмөр хайрханд ч тэр бас дээр үед бол 13 дугаар зууны үед одоо Чингисийн хар сүлтийг сэнгүүлж исэн газар гэж одоо сүүлийн нэг жоохон багтлыг юу яадаг гэсэн юм да. Хар сүл дээр сэнгүүлдэг байсан шүү дээ. Чинтэй энэ дээр өгөөмөр хайрхан гэдэг нь одоо яг хаана байдаг вэ? 2 дугаар богд бол мэдээж өндөргийн зам назрын дараа тодорсон 2 дугаар том богд тий. Ээж нь бол одоо нэг Манжи хааны охин гэдгээр нь бол монголчууд л мэднэ шүү дээ. Тэр яг сомоо төвийнхаа яг чанга хойдолд байдаг. Яг хойдлын дээр том голын уртлын дээр голын хойдлын том хайрхан. Одоо тэр нэг олон улсын зэрэг ингээд үлдэж штэ. За тий. Тэрний яг уртл тэнцээж мянган зэрэг яваа гэх тэндлих хэлэх хийж тэнцээж яадаг юм л та. Газар битгий. Бас таны сонсчихсан таны өвөө бас нэг Монгол Улсын төрийн дуулыг зохиосон үг ингээд. Өвөөгийнхөө талаар. Тий би ч бас нэг сайхан 92 онд борхон болоод би 93 онд гарч ирсэн. Гарсан. Тэгээд тийм болохоор бас нэг актер сайн мэдэхгүй. Нижээ бас сонсчихсан зүйлүүд байгалахт тий. Тэр нэг баг сайхан юмнууд л.
биднээс нэг олон их юм бас бэлддэг юм уу? За манай зочин хөтлөгчийн үед морин яагаад байна? Морд ажгүй явжлаа. Бас манай Эрдэнэлтийн хувьд бас өөрийгөө сайхан танилцуулаад ажил мэргэжил манай хоёр бас нэг анги гэдэг байгаа тийм ээ. За миний хувьд бол Аранга аймгийн Цэнхэр сум ариат. Тэгээ Аранга аймгийн төвд 10 жилийн сургуулиуд төсөж 2010 онд соёлын их сургуульд Өвтөнөөний ангид хэлсэж орсон. Тэгээ одоо дашны битгээр нэг ангид орч 5 жил суралцаад төгссөн. Тэгээ одоо ч гэсэн сайхан ажил амьдрал энэ айзууд тэгээ ингээ хамт явж байна да. Одоо нэг байранд амьдарч байгаа тийм үү? Нэг байранд. Нэг байранд одоо оюутан бол 2010 оноос хойш хэрэг одоо хэдэн жил өхөлж 11 жил болсон. Тийм одоо бараг 10 жил сайхан хөрлөөд ингээ явж байна. Би энийхээ одоо нөгөө сайхан мохоо бүгдийг л мэдэх юм дээ. Мэднэ. Баг сайхан юмнууд ирээ. Бас янз бүрийн сайхан гоё юмнуудаас одоо дээшээ өсөж байгаа гоё ярина да. Манай мордны хувьд ямар хөө байна? Одоо энэ бас цэцэгүн рүү гарахад бол энэ төр урахын амнаас бол төр урахын ам, Мансширийн ам, одоо тэгээ Зайсангийн амнаас энэ төр гэдэг яг нөгөө гардаг хүмүүсийн ууланд алхдаг газрууд байд юм байна л да. Тэгээ бид сая энэ ирээд одоо мордтой явж байгаа энэ төр урахын ам бол одоо нөгөө 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгал 1921 оны ардын хувьсгал гэдэг энэ түүхэн он жилүүдэд бол төрийн том ноёд төшмлүүд бол нийслэл хүрээнд цугалчаад за тэгээд наашлаад одоо мэдээж Орос хятадын тэр бодлогын нөгөө нэг дундад иргэн улсын тэр хүмүүсийн бодлогоос тусдаа наашаа гарч нууцаар ирж одоо энэ хангаал хурж ирж хуралддаг байсан тийм газар байгаа. Тий. Тэгэхээр тийм бас түүхэн онцлогтой газараар хэдэлээ бас явж ийн гэсэн үг. Ер нь манай хоёрын хувьд бас ер нь мэдээж хөдөө сайхан өссөн бол ахуй соёлтойгоо бол мэдээж ойрхон байсан баг. Тэгээ сүүлийн жилүүдэд бол ингээд хотод хурж ирчээ бас жоохон тийм холдох алсрах юм зүйл ажиглагдаж байна. Ер нь ахуй соёлтойгоо их ойрхон өссөн шүү бид нэг ч одоо тэгээд одоо яах вэ одоо тэгээд хот суурин газар байгаад байгаа болохоор одоо өсч төрж байгаа байж байгаа орчингоод байгаа нэг жоохон алсрах маягтай л байгаа тийм ер нь бол. Тий ажил амьдрал бүх зүйл ч одоо ингээд хотод өрнж байгаа болохоор хөдөө гадаарууд байгаад такгүй дэ чадахгүй л ойрхон ирнэ. Тий. Ардаа ер нь морь унжсэн хурдны морь унжээв гоё морьтой холбоотой дурсамжуудаас гоё яриач. Би ч одоо ер нь 2 агаар тагасаа л морь унж гэлсэн. Тэгээ 4 настайгаас хурдан морь унж гэлсэн. 2003 онд улсад нэг баяр сайхны яриад байгаа гэдэг яриад байгаа юм зургаалж хэлээ та. Ер нь тэгээ жижиг шажиг наадмар их харагдаж дүүрсэн тий. Сайхан байдаг шүү дээ. Зам муучтай морь мал унаад наадмаад ч манай өвч нөгөө тэр машин тэр гэдэр гэж ховор байсан 30 хүчил байсан юм чи тэгэл морьтой хөтлөөл тэгэл хоноод л замдаа сайхан эмэйлээ аваад толгой дээрээ тавиал нөгөө хөлстэй дохом өндөрлөл нэмнээ нүрэл унтаал өглөө уцчихт мэдэрнэ. Гоё байдаг гэж хэлээ жоохон багт. Тэр хөлстэй дохомны өндөр гэдэг чил. Хэл гоё өнөрдөг гэсэн. Манай Эрдэнэлтийн үед хурдмор онж юу өссөн. Гүү би чи бас л адилхан хөдөө өссөн. Тэгэл хөдөө багаасаа морь унсаа хурдан морь ундаг байх оо. Тэг өнөөдөр их надад их сайхан санагдчихээн л да. Яагаад гэвэл бас түрүү одоо өөрөө чи асуултанд асууснаар нөгөө төв рүү Улаанбаатар руу ирснээс одоо ингээд ерөнхийдөө мал ахуйгаас жоох ер нь холдох хандлагатай болж байна. Жилдээ одоо нэг үсрээл 1 удаа 2 удаа л хөдөө очиж шít. Тэг өнөөдөр энэ сайхан өвлийн тэргүүн сарын энэ сайхан өдөр одоо бас энэ Монголын түүх сая ярьсан тийм ээ. Түүхэн газраас ингээд цэцэг үний ороод гарах гад тэгээ улсын нийслэл Улаанбаатар хотынхон урдхан зүгтөрших их хайрхныхаа ороод одоо мориор гарах га ингээд явж байгаа нь бас бахархууштай сайхан санагдаж байна. Тэгээд юун түрүүнд бас би энэ одоо гоё зүйлийг санаачилж Монгол ахуйгаа сурчилж тийм ээ. Өөрөө үлгэрлэж одоо нэвтрүүлгээ санаачилж хөтлөж явж байгаа. Одоо хоёул бол нутаг юм байна. Нутгийн залуу Бачулуун одоо чамд бас их баярлалаа гэж хэлье. Тэгээд залуу хүний хувьд их сайхан зүйл санаачилж जैन. Тэгээд ер нь цаашдаа ингээ явуул бас одоо залуучууд ч гэсэн их гоё үлгэр дуурайл болсон Монгол ахуйгаараа бахархсан ийм л одоо сайхан байх болов гэсэн бодол төрж байна. Тэгээ морио унаад ингээд байгальдаа ингээ уул хангаад байх үнэхээр сайхан байна. Хэмэр сэргэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Морины нуруунд дээр гарч хэмэр сэргээ гэдээ одоо ярьдаг шүү дээ.
цаашаа энэ үйл хэрэгээ бас олон жил үргэлжлүүлээрэй гэж хүсэж байна. Сайхан байна. За баяр. Таны хувьд бол бас нэгдлийн адуу хариулж ирсэн гэсэн мэдээж маш олон жил бол яг адууны захад өссөн адууны захад ингэж амьдралынхаа жилүүдийг бол холбосон хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ морь унахын бас яг ач тус нь юундаа байх вэ? Морь унахын тэр нэг сайхан өдрөмжүүд яг хүний биед хэрэгтэй зүйлүүдээс нь ярьж байгаа. Морийг унахад бол одоо бас нэг аштайхан дэлгөөгийн засаад аштайхан морио бас тэгэл байхгүй. гоё сүр оруулаад хөнгөрүүлж ил унууд над тэр нэг л аштайхан юм шиг санагддаг шүү дээ. Би ч өөрөөр нь насаараа нэгдлийн одоо хариулсан зэрэгээс ирээд алтан булгаа одоо хариулсан зэрэгтэй гоосоо мөн нөхөрлийн сангийн аж ахуй одоо хариулж ирсэн. Адуунд явдаг ингэж адуу хариулсан хүний хувьд одоо яг танд өөрөө мэдээж бол ингээд олон жил бол морь унсан байгаа шүү дээ. Морь унснаар яг бие организм нөлөөлж байгаа тийм ач холбогдолтын талаар яриа. Ер нь адуутай насалдаад ингээд явж явах тэр өвдөх хавдах юм байхгүй. Би ч одоо 55 хүрж байна. Надад л ямар ч байсан тийм адуутай насалдлаа ингээд нэг өглөө босоод дахиад тэр нь тэгээд морь унах дахиж явж байгаа өглөө явахад ямар ч хаач дахиад ирсэн би ер нь тэр нуруу өөр өвдлөө гэсэн тийм юм байхгүй. Өглөө ихаар би чи өглөө нэг 5 гээл босоо явдаг хүн. Өчтөө ихнэрээ надтай танилцуулж ирлээ шүү дээ. Эхлэлгүүрийн тэл бид тэр эхнэртэйгээ уулзахаар гээд нэг найзтай нэрчсэн. Тийм ээ өгшөө. Ааха. Эхнэрийн одоо яаж байгаа найзаараа бас нэг харуулж ямар охин байна үзүүлж байгаа. Мориороо Тэгээ манай дашнам шинжээд юу гэж яах вэ? Стаа өргөө охин байна гэдэг л тэгэл. хөлөг байл гэж. Таны бодож өгсөн одоо юу гэж. Та хоёр хүүхдтэй манай найз ч одоо. Чи нэг хараад нэг хүний нүдэнд нэг дулаахан хүн дэр гэж байдаг шүү дээ. Гэт нэг гоё. Тэгээд охин л харагдчихсан. Ипогийн найз охин гэдэг хөөх охин. Ипогоос ч ус нэг 4 насаар зүв те. Найз охиноо шинжүүлнэхээс одоо найз охин шинжиж мэжиж өгөхгүй мó манай Эрдэнэлтийн хувьд. Бас ганц бий байгаад байгаа юм шүү. Шинжсэн байгаа тийм би шинжээд ер нь тий. манай хүн чинь өөрөө юугаангийн алтан бодог шомч одоо гурд ихтэй. Адуу мал болол явчихлаа шүү. Ер нь одоо морь унж байгаа юм ч одоо тэгээд морьтой холбогдуулаад яриад. Тэгээ. Тэгээд зүүн зүгээс ер нь тэр авнаад тэгээд тэгээ одоо ихтэй усаа болсон байна. За. Энэ тийм зүгээс одоо ихтэй авсан. Ааха. Хашаа болсон. Камер өгснэй хөдөгөө. Дарга ер нь огшин сайтай. Ингээд зүүн зүгээс бас эдний Доромжбаатар ч одоо урдын үйл гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэглэг байх. Тэр бас их сайхан байдаг тийм ээ. Манай бас дашнымын хувьд бол мэдээж монголчууд анх таньж мэдсэн анх ингээд олонний танил болсон юм бол мэдээж voice show байгаа тийм. Voice show-нд ороход ер нь дашнымын яг анхных нь өөрийн санаа байв бас найзтайгаа ер нь зөвлөлдөж яг тэр voice show-нд бас өөрөө ч хувьд бас яагаад ороогүй вэ? Тэр voice show-нд орсон бас шалтгааны хувьд гээд бас ярил. Яг манай найз чи өөрөө их тийм хөдөлмөрч хүн л дээ. Ер нь хичээнгүй хаана л одоо ямар арга хэмжээ байна ч дуулна хөдлөн ингээл театр нэлээд олон театр шууд ажиллаа үзэж гисэн. Тэгээд ер нь voice show-нд орно гэж оролцсон яг уу гэж ярилцсан та бид тийм ээ. Тэгээ найз маань ороод тэр үед орж байгаа үед би бас одоо яг анзаардаг бол бас ард нь дэмжиж өгсөж идэг байна. Тийм. Баатлын шаттай. Тэгсэн. Настай өөрсдөө би бас ард нь очих дэмжээ байдаг. Миний хувьд яг одоо гоор уул зоригж ороогүй л явчихсан байна. Найз маань ороод ингэ сайхан гаргасан тэгээд цаг хугацаа тэгээд байвал тэгээд ороод сайхан хэсэг уртанд ороод тэгээд амжилттай юмнаа л гэж бодож байна. Бас нэг тесрэл гарвал бас яг нь бол боломж байна. Юу тэнд харуулж байгаа шүү дээ тийм ээ. Тийм байгууллагт ажиллаа. Тэгээд ингэ уран бүтээлээ хийгээд бас цаг зав чөлөөж авах муутай ингэ явж байна. Хэсэг уртанд орсноо гэж бодож байгаа. Дашнымын хувьд бас тэр voice show-нд орсон бол мэдээж бол бас амьдралд бол маш том үр өгөөж өгсөн тийм том төсөлд орж байгаа тийм бас нэг алхам болсон баг та тийм ээ. Тий, тэглэг яах вэ? Тэр одоо тэгэл яг маань үтэ нэг бодож ярьдаг байсан зүйл.
манай уртын дуу, ардын дуунуудыг сураад ингээл явж ирсэн бид нар. Яг хөө сайхан ардын дуу, уртын дууга олон сайхан таниулж. Тэгээ энэ ирээдүйн овч Монголын залуучуудад бас нэг сайхан энэ өөрийнх нь юмар нэг сайхан бахархуулъя гэсэн бодолтой л явдаг бид нар ер нь өөрсдөө. Тэгээд тэр зорилгоор ер нь тийш орсон юм би. Тэгээд яг хөө энэ дэлхийн тайзан дээр бас яг Монгол хүн юм байна. Өөрийнхөө сайхан уртын дууг яагаад дуулж болохгүй гэж тийм ээ. Хандаа гадны юм дуулж ингэж явна гэж юу яах вэ гэсэн бодолтой. Тэгээд үзэмсэн мэрэгжил ахуй амьдрал ерөөсөө тийм Монгол бас гарч ирсэн болохоос тэгээд тийш их дурлж орсон сайхан. Тэгээд эрийг ч бас сайхан ивэж. Тэгээд бас нэг бодсон бодол маань зориг маань бас хүрсэн шүү. Биелсэн шүү. Өөрөө чинь нөгөө дуусан дуунуудын хувьд бол мэдээж YouTube дээр бол үзэлт бол бас сая гарцсан 2, 3 сая, 4 сая, 8 сая энэ төр хүрчээ явж л шүү дээ. Тий. Тэгэхээр л их ард түмэнд хүрсэн, ард түмэнд их наалтастай байсан тийм сайхан аялгаутай дуунууд бол дуусан л байгаа юм л. Тий. Уртын дуу, ардын дуу чинь тэгээ бас өөрөө тийм гоё аялгуулагч шүү дээ. Олон мянган жилийн өмнө зохиогдож, олон зуун жил аялагдаж ирсэн нөгөө одоо энэ тангад ном гэдэг тэр шиг л юмнууд байгаа. Дуу, ардын дуу чинь 80000 жилийн өмнө үүссэн. Уртын дуу хөтөл төр хүн нүг юу эсэл гэж бодож байгаа. Оюутан багт бас нэг оюутны найзууд бол маш гоё байдаг шүү дээ. Одоо чинь оюутан цаг үедээ хамт за дотор байран цуг байсан. Тэгээ цуг ажил хийж мөнгө олж ирсэн. За тэгэл бас өөр бол дурсамжтай зүйл байдаг шүү. Хоёрын хувь тийм нэг гоё нандаа холбоотой оюутан цагийнхаа найзууд за тэгээ оюутан цагийнхаа дурсамжаас гоё яриач. Би энийхээ фактаас нэг жоох ярил. Тэгээ нэг янзын юм байдаг юм аа. Тэрийг одоо гаргаж болж гинэ болохгүй юу тэрийг. Болохгүй л хасчихно. Тэр нэг манайхан чи яг нөгөө компьютер бид муу шүү дээ манай урлагийнхан чи. Тэгээд нөгөө дөрөв төгсдөг жилээ нөгөө би даалт хийгээд. Тэгээ мань хоёр сургуулийн хажууд чи юу руу орлоо? Интернет рүү. Тэ интернет кафе руу орлоо. Чи наашраа гэж нааш өрөөд. Тэгээд би даалт хийх нөгөө Монгол хүсгээр шивэхгүй юу? За. Тэгээд 30 минут тэрэтэ шивээл ингээд харсан чил хамт маань нэг 20 гаруй хөвччихжээ. За 30 гаруй минутанд. Тэгээ ингэсэн чинь нэг эмүүгүй бичих юм дээр эрүүгүй бичиж. За. Тэгээ өгшөө чи ийгээ буруу бичиж гээл ингээд даацсан чил бүгдийг устгах хайчдаг. Тэгсэн чи буруу уурлаад 30 минут дэс өдөрч штэ. Тэгээд хоёулаа нэг гарч исэн тиймэрхүү юм байж л гэдэг. Би далд хийсэн чи байхгүй. Тиймэрхүү нод байна гэж байна. Байна. За вас торч гэж нэг юм байгаа л баг. Тэр яасан гинэ? Тэр болохгүй. Тэр болохгүй. Жисэн цэцэгүүн дээр гараад ирлээ хайрхан дээр. Сэтгэл санаа ямар хөө ер нь хэр яваа сая. Сайхан байна уу? Сайхан явж ирлээ. Сайхан явж ирлээ. Мориороо одоо ингээд Монгол хүн чинь ингээд монголчуудынхаа бас тэр тутмаа нийслэл Улаанбаатарчууд, Төв аймагчуудыг гарах одоо зорддог энэ хайрхан дээр ингээд мориороо гарч ирсэн гэсэн. Сайхан байна. Цагаагаар явж гисэх сайхан байлаа. Манайхан чи ер нь эрүүл мэндэд анхаарад бас өглөө их алхахтгийн шүү багш наашаа тий. Тэр зайсангийн Шингэсэн өрөөнөөс нааш ингэж алхаал. Алхасараа бод ишээ гарч ирчээд яваа хэлийгээ бууддаг шүү. Аа би тэд оюутан байхдаа 2014 онд нэг яг найзуудаараа ангийнхнаараа бас нэг явган одоо энэ юу талаас гар Төв аймаг талаасаа тий Манчширийн талаас гарч ирж ирсэн. Тэгэхэд бол бас нэлээд алхуулж ирсэн. Өнөөдөр одоо ингээд 7 жилийн дараа
бас морьтой гарч ирж байна. Тэг сайхан байна. Ямар сэргээд. Тэр үед бид нэг гарч ирж байхад өнөр гарч ирсэн 3 4 уртын дууд болж хэлээд тий. Тэгс. Тэгээ байгаль дэлхий баяждаг юм уу? Байгаль дэлхий амтай байдаг байх гэж боддог юм. Тэр бид нэг 3 уртын дууд уулгахад л зүгээр цас юмаргалал. Тэгэл цас ороод тэгэл байж ирсэн агент бороо олоод. Тэгэл дуулж дуусаад доош буугууд л зогсчих байсан тийм сонин гоё байгалийн тийм сайхан үзэгдэлтэй таарч үзэгдэл ч юм уу сангаа дэлхий баяжсан ч юм уу тэр үед. Олон уртын дуучин гарч ирж дуулж явахаар бас баяжсан болов гэж үздэг. Чи 10 гаруула гарч ирсэн тий. Тэгс. Тэгээ сайхан бөөндөө энэ харахны. Уртын дуу дуулаа явчихсан байна. Уртын дууны яг тэр мөн чанар тэр уртын дууны тэр гой сайхан тэр ерөнхий агуулгыг юунд дээр уртын дуу дууснаар ер нь зохиолын дуу, нийтийн дуу дуулахаас ер нь хэцүү юу? Жирийн хүн сурахад ер нь хүндрэл бэрхшээл ямар вэ? Уртын дууны цаар хүрээд Япон зон гэдэг бол бас том шүү дээ. Тэгээ уртын дууг бол бас нэг хэрвэргийн нэг хүн бол нэг сайхан дуулж байгаа. Манайд ч одоо нэг сайхан тийм төгс гоё дуулж сураагүй л яваад. Насаараад бол уртын дууг дуулж багддаг гэдэг бол үнэн тэр өгчтэргэж хэлж ийсэн тийм ээ. Тэгэхээр тэр би сэтгэл одоо тэгэл бүхэл зүйлээ зориулж дуулна л та. Тэр том их шиг аваа тэр мундаг агуулгатай үг. Уртын дууны үг мөг бол ер нь тансаг шүү дээ. Гоё одоо тогоон дээр тогтсон өрөмшгөл цэцгүй шиг тийм гоё Монголын шимсаар усан үгсийг дандаа ингэж түүж зохиож исэн хан дээр үед гоё. Одоо бол ингээд дээр үе зохиоцсон бол уртын дууг бодоход одоо ингэ орчин үед яг уртын дуу зохионо гэж байх байх. Дээр үеийн тэр ер нь уртын дууны тэр энэ одоо бичсэн байгаа үгнүүдийн хувьд хитээс эдгээр зуны үгийг ингэж үлдсэн тийм. Янз бүр. Ерөнхийдөө тэгээ хүн бүрний үеэс хэлсэн гэж үздэг юм л уртын дуу. Яг бид бүгдээ одоо мэдчихэж байгаагаар бол тэр эртний сайхан гэдэг дуу бол эзэн богд Чингис хааны үед 800 жилийн өмнө бол дуулагдж байсан Монголын тийм эзэн төрний их Монгол өрний одоо төрийн сүлд дуул шүү дээ. Тэр дуу бол одоо бас их шиглээд явж л зөндөө олон дуунууд байна дөө. Тэр зэрэгтэй шилэгдэр гэж гэдэг бол тийм ээ. Таад мэдж байгаарыг хамгийн сүүлийн үед бичигдсэн ч гэдэм үү зохиогдсон ая оруулсан гэдэг тийм дуу байна. Найрын дуу юм уу тий? Тий. Яг хөө гэхдээ одоо ч гэсэн хүмүүс бас уртын дуу зохиогоо дуулж байгаа хүмүүс бол байна. Одоо алдарт дуучин, уртын дуучин цоодлогоо гайл тийм ээ. Зөндөө олон уртын дуу зохиочихсон. Тэрнээс хойш одоо манай нөгөө авиаслаг монголчууд ороод исэн манай дүгрэх бас уртын дуу зохиож дуулаад тах шүү тий. Гэх мэтлэн ардын авиаснууд бол яг хөдөө байгаль нутагта хөдөөдөө мал хаж байгаа одоо ингээд аллаад явж байгаа хүмүүс бол бас зохиогоод тий тэрэн шигээ зохиогоод явж байгаа яг нөгөө хүнд хүрэхгүй ч гэсэн ингээд өөрийнхөө хэмжээнд ч юм уу ингээд ах дүүнэрийн хэмжээ ч юм ингээд явж байгаа дуунууд бол байгаа л да. Бид бүгд бол одоо мэдээж энэ үндэсний өв соёлын дархлааг бол авч явах хэрэгтэй тийм залууч тийм ээ. Тэгэхээр яг нийтлэгээрээ бас энэ уртын дууг сонирхгүй, сонсохгүй сурахгүй байх шиг байна. Энэ одоо яг юундаа байгаа вэ? Таад одоо яг анзаарч харж байгаа. Одоо чин ерөнхийдөө бол ингээд дэлхий даяар шат юм хөгжөөд Урсгал нь ритм нөгөө шал өөр болоод шүү дээ. Гадны соёлууд бол өчтөд орж ирж байна одоо Google руу ч юм уу YouTube руу ороод бүтсэн юм сонсдог болчихж шүү дээ. Тэгэхээр энэ ямар сонирхолтой юм байна тэрийг сонсч үзэж чадж байна. Тийм тэгэхээр яг энэ уртын дуу мууг бол жоохон сонирхолтой болох төвшин талаас нь хэвэл босгол хүмүүс сонирхол баг. Сургалтын төвшөнд одоо яг ингээд 4-5 хүн суугаад ч юм уу 10 жилийн хүүхдийн сургалтыг хичээлд оруулаад сургууль бас сонирхол шүү дээ. Нэг дуу сурчих юм бол гоё гэдгийг мэдэрчих юм бол хүн чинь бас нэг дуртай юмдаа чиглэл яваад байна шүү дээ. Тэр улсын бодлогоор хийвэл болохгүй зүйл ч байхгүй л дээ. Энэ бол жирийн зүгээр нэг дуу аялдаг хүн уртын дуу сурахад хүндрэлтэй юм уу? яг бол одоо зохиолын дуу муу сурж байгаа шиг бол ингээд жижиг аялжч болно. Гэхдээ тийм гоё ганган дэгжин дуулж гэдэг бол араа зүг бол хэцүү. Уртын дуу чи өөрөө бас нөгөө айзам дуу, эсрэг дуу, суман дуу гэдэг 3 одоо янз хэлбэртэй байдаг. Тэгээд тэр дундаа нөгөө гоёл чимэглэл одоо юу гэдэг шурангаа, шигшлэг, цоглог, хоолойны цоглог, төвхний цоглог, норманы цоглог гэх ингээ иймнүүд байдаг хөхгүй. Яг ийм нарийн юмнууд энэ бол яг одоо яг л мэрэгжлийн сургуульд сурж иж сурна. Тэрнээс одоо зүгээр нэг зүгээр аялах төдийд бол сургаад бол нэг тийм төвхтэй юм бол байхгүй. Сайхан одоо бүртийн дуугаа дуулаа явж байгаа, маллаад явж байгаа зөндөө л хүмүүс байна. Нэг хэсэг бас нэг жоохон одоо баг зэрэг юу яаж исэн юм уу мартагдах гад байсан юм шиг мөртлөө одоо бол бас эргээ сэргэж байгаа болов гэж миний бодлоор бодож байгаа залуучууд байна тийм ээ. Одоо уртын дуугүй юм
гэж байхгүй болсон байна. Бүхэл найр хүндэтгэл ёслолын арга хэмжээ яг сайхан уртын дуугаа ашиглал ингээ явж байгаа. Үйл үед энэ хорим найр янз бүрийн арга хэмжээнд бол уртын дуучдыг өөрж уртын дууд уулуулдаг нь ер нь хэр болж байна. Нэг дээр одоо 2000 оны их үе одоо үе ингээд харьцуулт бол арай өөр болсон байна тийм. Тий, ер Тэрс нь өмнө бол бас их байсан байж магадгүй тийм. ер нь бол одоо төрийн дуулж байгаа. За хөдөө бол ер нь тэгэл уртын дуу өдөөний ард түмч өөрснөө сайхан дуулна шүү дээ. Бас дуулаад аялаа ингээ явдаг. Хотод бол бас сайхан уртын дуугаараа эхлүүл, морио хуураараа эхлүүлээл ингээл явж байна. Тэгэхээр бас тэр уламжлалаа гээчгүй бас ингээ хадгалаад яваад байгаа юм болов уу л гэж бодогдоод байгаа шүү дээ. Тий. Язгуур өв соёл энэ чиглэлээр яг мэрэгжил эзэмшдэг ийм боловсон үд шин бэлтгэгддэг нь ер нь бусад мэрэгжлүүдтэй харьцуулахад хэр вэ? Одоо нөгөө бид нар чи яг дуучдын хувьд бол ингээд жилд одоо ингээд соёл урлагийн их сургууль, мэрэгжлийн сургуулиуд их байна л да. Дуулаач консерватор тий. Дээрээс нь CT дээд сургууль, Монголжингоо дээд сургууль гэж жилд бол асар их дуучид ингээд төгсдөг. Тэгээд төгсөөд нөгөө ажлын байр их цөөхөн байдаг. Одоо жишээ нь Улаанбаатар хот бол эдгээр чуулга байдаг. Үндэсний дуужгийн эрдмийн чуулга, үндэсний урлагийн их театр одоо за тэгээд цэргийн дуу үжиг, хөлийн цэргийн дуу үжигийн чуулга, Улаанбаатар чуулга, Сагдагийн сүлж чуулгач байт юм ингээд тоотой хэдэн чуулга байдаг. Энд дээр уран бүтээлч бага авдаг учраас төгсөөд ажлын байр бага болсон. Тэрийгэ дагаад бас одоо соёл урлагийн их сургууль ус элсэгчд бага авдаг болсон юм байлээ. Тэгэхээр бол одоо жишээ нь уртын дуугаар төгсөөд бас яг ингээд ажиллаад амьдрал дээр гараад ингээ явхад бас нэлээ одоо нөгөө мэрэгжлийн юугаа байгуулга бараадах тэр олон дуучдаас ч өсрөөл нэг тийм ээ жилд нэг гарын 10 хуруунд дотор л байгуул бусдын тэгэл одоо тэгэл чөлөө дуран бүтээл хийдэг юм уу эсвэл одоо тэгэл ингээл өөр юм хийдэг юм уу ингэж л явах юм тавчаад байна л да. Яагаад гайхаад байдаг энэ сайхан том энд одоо хэдэн мянган жилээр дахигдаж ирсэн Монголын эзэнт гүрний Монголын том агуу хаадууд одоо шүтэж биширч одоо дархан цаастай байсан энэ газар орондоор одоо ингэж муухай бичгүүн одоо муухай л юм да одоо ямар нэг зургийн самбар биш тий хашааны аль хашааны хаалга жоохон муухай л нохотой өрөөж өгдөг шиг юм болох юм гэж. Ингэж юм муухай юм гэж үтгэж болмооргүй л байна. Сайхан ариун тагшин байгаль газар дэлхийгээ хайрлаж баймаар байгаа юм да. Дээрээс нь одоо энэ хадаг яндрыг бас тий арай замбрааг ингэж үйж яах юм. Оо тэр чаяа их ингээд зарим нөгөө зулцаг молцог ингээд ургаж чадахгүй болтол бүр баглаа хийцэн байд шүү дээ. Уг нь эдийн дээд хадаг гэлөө нарай жоохон хүндгэлтэй мандал баймаар байгаа юм да тийм ээ. Ташныгийн хувьд шүтлэг ер нь ямар вэ? Балчууж өгүүлчихнэ. Манайхны талцаас дээдсэн их олон дам хөлжған дам байсан. Ээж аавд нь ч бас актив шүтлэгтэй гэр бүлийн хүмүүжил бол бас энэ амьдрал их нөлөөлдөг юм шиг байна шүү. Манай эбол их шүтлэгтэй дээ. Ардсан болцоо сууж идэж тарахад. Итүүд ном уншаа, чиний нэгний өглөө дуусах шинжлэх ном биш. Олон малын ашиг шимийг ер нь монголчууд ер нь малчид яаж үрчин хөдөөний ард түмэн одоо яг энэ цаг үед яг энэ нийгэмд яг боломжийн амьдарч чадж байгаа болов уу? Үгүй дээ яаж боломжийн амьдрах вэ? Өдөөний эдэн малчин үүсч бол тий. Одоо заахын одоо эдэн маланд шуурга засанд бүгдээрээ байхгүй боллоо гэтэл тэгэл ерөөсөө огдор гарч байгаа юм байна. Тэр махны үнэлгээ хан шамар гойлээ ус төр засгаас алчтыг анхаарж байгаа юм бол нэг ч байхгүй л биш. Тэгээ хажуугаар энэ ченжнэр нь орж ирсэн хөлөгдөх юм. Мал махын хэмтхэн авах, хотод очирч одоо хотын хүмүүст хүнтэй зарахыг Одоо энийг үл яг хотод байгаа энэ хотын иргэд бол ойлгохгүй малчид бол малаа маш хүнтэй зардаг тийм. Яг гаднаа нэг 3-4 машинтай 2-3 мотоциклтай ингээл бүх юм хангачдаг ингэж амьдэрдэг гэж ойлгоод. Тийм. Яг сүүлийн 2-3 жил яг махны үн бол уршаа гаргаж байгаатай холбогдол бас өсөж байна. Энийг нь болохоор яг малчид өөрснөө өсгөөд байна уугүй юу гэдэг нь яг манай аяг хотод байгаа хүмүүс мэдэхгүй. Эндээс ч юм бол яг тэр сошиал сүлжээнд бөө юм бол тийм саяхан тэр нэг группт орлоо. Тэн дээр тэгсэн чи одоо тэгэл тэр бичиж байгаа юм тэр малчтыг ойлгохгүй яг ингээд аль алтлах нь буруу байгаад энэ дээр бол бас бүр асар их юм болж байна. Тийм. Тэгээд хэдэн малчтыг бол ингээд зүгээр нэг сууж байгаад нэг хэдэн мал өсгөөл найрлаж ингээд байж байгаа хүмүүс шиг боддгийм шүү. Застай, бороотой, шуургатай бол бүхэл цаг үед л одоо өдөр шөнө өглөөнөөс ороо хүртэл тэгэл явж ижил хэдэн малаа өсгөж ингэж явж байна шүү. Тэгээ монголчуудыг бас өөрсдийг нь эрүүл цэвэр тоолоор хүнсээр нь хангаж бас монгол хүнийг монголоор нь байлгаж байгаа хүмүүс чинь малчд байх шүү одоо. Манайхаа энэ ер нь тоо биш энэ чанарт анхаарах ёстой юм ер нь цаашдаа ер нь яаж хөгжүүлэх гэж бодож байна. Одоо таад бол бас өдөө адилхан мал ахуйтал болсон шүү дээ. Яг ингэж явах нь зөв. Малын хичээрийн мал аж ахуй.
анхаармаар байгаа байхгүй одоо бол тийм ээ. Сайн үүдүүрийн хуц ухна тавьж 5-600 чанартай мал. Илүү нугламжтай хонь гэдэг биш. Сайхны хилэлхэд хичнээн хил татдаг. 90 оны тийм ээ. Тиймэр байгаа. Би бол бас сонсч ирсэн булганы утга өндөр тийм яг нэг өхрийн махын стикний тийм өхрийг үржүүлдэг. Тэгээ байлгаж байгаа л ер нь явуулахгүй яг Монгол малын мах бол яг нэг баян бэлчээрээр явдаг. Өдөрт бэлчээрдээ хүрэхийн тулд бас нэлээд хэдэн километр авдаг бэлчээрээрээ идээшилж явж байгаа бас юу болов учраас нэг жоохон булчинлаг болцсон жоохон хатуу байдаг. За тэгээ тэр одоо өхрөнд бичиж байгаа малын махыг тийм их зүүлэн тийм стикний амттай тэгээ тийм баг хэдэн дүүш 50,000-аар зардаг гэж сонсчихсон. Энэ чиглэл рүү явбал яад юм бол ахуй соёлоос алсрагч тийм байна. Энэ малчин өөрөө бэлчиж явж ийж эн чинь шим сортой юмыг түүж идэж байгаа шүү дээ. Одоо нутаг оргодоо энд бэлчиж, маргааш тэнд бэлчиж одоо ингэж дандаа шимтэй тийм өв сургамлыг идэж ийж махан тийм сайхан шимтэй болж яаж байгаа байхгүй. Тэрнээс шүлүүл тэгээд нэг одоо нэг фермерийн хүргээд нэг харьцгаа тэгээд хадаж ирсэн өв тэнчнээс гарахгүй ингээд байгаад их юм бол махны тийм шим юм бол муудах байх та. Монголд сүүлийн жилүүдэд энэ бэлчээрийн дац хэтэрж их шүү дээ. Хэтэрж байна. Танаа нутаг орноор энэ сүүлийн жилүүдэд өөрөө ч хүүхэд байхаас хойш энэ ер нь өвөлжил, таваржил, зуршлаг юм тэр болж байгаа шүү. Ер нь чангараал байна шүү. Ер нь тэгээд нэг жилдээ ургадаг байсан ногоо ургамлын нь багасаад цаг агаар тэнгэрийн байдал ч гэсэн өөрчлөгдөөл одоо ерөөсөө. Аргагүй л дээ энэ сүлжилж явагдаад ургадаг өв сургамл мурхаа болоод ингээд ирэхэр чинь байгаль дэлхий өөр болно л доо. Энэ малын дац хэтэрж байгаа толботой бол бас бодож байгаа. Уул уурхай гэж нэг юм ч одоо бас байж тээ. Бас зүйлч. Маш их суулж чинь тийм ээ. Тийм. Их олон юм байна оо. Австац явуудгүй манайхаа. Олон Манай Санжаагийн хувьд бас өөрийгөө сайхан танилцуулаад бас өнөөдөр нэвтрүүлгийн зураг авалтын үеэр бас цуг хүргээд хайрхандаа бас морьтой бараал. Тий. Морь унаагүй ер нь бас хэр уудсан байна. Одоо үр хүүхдүүдтэй ер нь морь унж өглөөлөх за энэ ахуй сэлдгээ ер нь өөрөө ер нь хэр ойрхон байж байна. Багасаа ер нь бол морь унжижсэн. Морь унаал, хурдны морь унаал ер нь хөдөө байдаг хөдөөний хөвгөлтэй. Таштай бол тэгээд нэг анги деботоо сайхан амьдрал дээр гарч ирэнэ. Өнөөдрийн үед бол сайхан цэцэгүн дээрээ гараад ирсэн морьтойгоо гарч ирлээ. Ер нь бол их гоё байна. Өнөөдөр нартай ер нь сайхан өдөр байна. Ер нь бол одоо ингээд монгол хүн морьтойгоо ингээд морь унаад дэлхийн талыг туулж исэн. Тийм болохоор одоо ингээд сайхан морь идэлж хэрэглээд ингээд залууч сүүлийн залууч яг одоо бид нэг ингээд хот руу орж ирээд жоох ингээд хөндөрөөд байгаа боловч ер нь бол сайхан ингээд морьтойгоо аль болох ойр байгаад ингээд ладгийн наазах ингээд хүний биед ер нь бол хэрэгтэй шүү дээ морь унахад бол хамагтай гэл Морь ундаг хүний үед мэдээж түрүүний нэг манай болдоохон ярьсан шүү дээ. Бүгд шавж байгаа юм байхгүй байна. Бүх үе мөч ажиллаж байна. Морь унж байгаа хүнд бол нэг 400 орчим тийм хүний биед байгаа бүх үе мөч зэрэг ажилладаг 400 орчим тийм булчин зэрэг ажилладаг. Тэгэхээр одоо нөгөө дээр үед байсыг 80-тай 90-тэй гэл настай хүмүүс байдаг шүү дээ. Нэртэй хүмүүс байдаг. Энэ хүмүүс чинь л мэдээ 80-90 насны дээр хүүхдтэй болдог тийм. Хүүхдийн ийм байсан. Тэгэхээр энэ чинь нэг цаагаараа эрүүл мэндэд маш ашигтай шүү дээ. Төрөө булчирхай энэ үүдэлтүүд зүйл байхгүйсэн. Тэгээд бас нэг аль болох завж таа гарууд морь өмж нэг хатаа ойрхон жоо хөдөө гэрт татсан жоо бас энийг сайхан үлгийн нуруунд дээр мордох хэрэгтэй гэдэг бас хэлмээр байна. Та бүхэн энэ дээр бас нэг өөрөөснийгээ сайхан байр суурь бас хэлж. Морь тэгээд Санжаагийн дөрөвнө хэлснээр монголчууд ч одоо тэгээ саяхнаас л ерөнхийдөө морьноос болох шиг дээ. Буугаад 100 жил болж байна уу? Арайч болоогүй. 100 жил болоогүй шүү дээ. Тэгээд хотчоод суурин болоод ингээд эргээр одоо морь мал уус соёлоосоо салахаар яадаг юм байна гэдгийг бол одоо яг мэдэрч эхэлж байгаа шүү дээ. Биеэрээ бол өвчин гэдэг зүйлээс одоо салхаа болж шүү дээ. Хор давтар 9 шүтийн өвчин. Монголчууд бол дээр үеэсээ зүү олонтой байсан тэгээд ахуй соёл байгаль энэ цэвэр агаардаг тавьж ирсэнтэй холбоотой. Бие бүчээр. Тэгээд аль болох ерөнхийдөө энэ ахуй соёлтойгоо
энэ чи өөрөөсөө бидний ерөнхийдөө юм шүү. Тэрнээс хүний юм биш. Өөрийнхөө юмыг өөрөө хэрэгжилж, өөрийнхөө хувцсыг өөрөө өмсөж, өөрийнхөө хоолыг өөрөө л идэх хэрэгтэй шүү. Тэрнээс хүний юмд дурлаад, хүний юм руу гашуураад, хүний юм өөрийнх шиг байна гэж байхгүй шүү. Одоо ингээ морь унаа явж хат энэ төр яг морь унж чаддгүй энэ төр морь унаа явж нэг санаад байт юм. Манай их нэртэйг одоо явж байгаа. Их нэрээ нөгөө бэр оруулчаад нэг жил болж байгаа юм. Би нэг очсон. Тэгээд буцаад нөгөө их нэрээ нөгөө гэрт нь аваач байгаа. Мах явахгүй. Морьтой нэг 70 км лөөд. Арангаад. Тэгээд үснэ ихчийн дотор мох орго гэсэн чи бууж ирэл хүлэгцэн морийг долоол болсон. Тэгээд дорон зүгээр болчихсон. Тиймэрхүү юмнаас байд. Хайга одоо энэ хотын цаа мэдэхгүй л байна. Аман домтцсон хүүхдийг морины халуун амгаа зулгаал зүгээр болчихдог шин. Тэгээд юмнууд байдаг. Одоо манайхан чинь тэр юм харж яхад тэнийг юм уу солиотой юм уу дунаатгаас болооч эмнэлэг домлого дээр очиж тэр нэг юм танд өрхүүлж ингэж мэдрэл юм уу гэдэг юм. Ерөнхийдөө энэ уламжлалт юмнуудаас ихтерхий холдож л баг шиг өөрийнхөө юмнуудаас. Тэгээ ингээд нэг одоо хэдүүлээ морь мал яриа явж байна л да. Би бас одоо энэ нэвтрүүлгийн өчөөс нэг асуулт гэсэн маа санагчлаа. Одоо та бол бас мориор ингэж нөгөө Монголынхоо бүх аймгийг тойрсон юм билээ шүү дээ. Би бас сонссон. Яг одоо аймгаар очиж явсан уу эсвэл одоо нөгөө хөлийн зурсуудаараа ингэ явсан уу? Энэ яг хэдэн онд ингэж явсан блэ? Бас үжигчтэй сонирхол байдаг. Манай тооёрын төсөл чи 2014 онд 2014 оны 5 сарын 9-нд эхлээд за тэр чи хөхмөр модон морин жил гэж гарч ирсэн. Хөхмөрөн жил. 2014 5 сарын 9-нд өмнө говийн 3 цэсээс гараад за Баян онгор Гов Алтайгаа ер нь хөлийн дагав. Тэгээ хөлийн дагав 15 аймгийн 88 сумын нутгаар морьтой байсан. Тэгээ Монгол улсын хөлийн шугамын урт бол 8219 км байд юм. Ерөнхийдөө. Алтай таван модоос ахвал Монгол шарын дагав зүүн хязгаар соёл зүйлийн мод тамар урт хязгаар урт хамгийн уртлын зэг арга шинийг бортлох хүртэл ингэ яв. Бид хэд бол 100400 км байсан. Тухай тавал байсан. Тэгээд 5 сард гараа 11 сард чинь үндсэндээ бол 6 сар 10 хоног 188 хоног. Жилийн хагас явсан байна. Тэгээд бид чинь нэг одоо чиндээс сая түрүүхээс хөдөлсөн бол цэцэгүн дээр гарч ирэхэд нэг 7 өдөр явах бай гэж үдээ тий. 7 өдөр яваад нэг жоох морь ядрал цэцэгүн дээр байгаа нэг айл дээр очив. За бид дэд унж яваа. Тэр газараас гарсан юм морь жоох ядарлаа. Та бүхэн оронд нэг тарган морь өгөө энэ морийг тэнхрүүлж аваач. Энэ шугамар нэг морио яг сэлгэж явсан. Тэгээд нийт бол нэг 88 мөр сэлгэж байна. Монгол нутгийг бол тойрд юм. Тэгэж явсан төслөө. Энэ бол бас мэдээж яг мортогоо ойрхон бай тий. Ахуй соёлоо хэдүүлээ шаард бид нар авч залуучд өөрийн биеэр үлгэрлэх хэрэгтэй юм. Хойд 13 дугаар зуунд бол Чингис хаан бол хинтийн дадлаас гараад Атлантын талаа зүүнээр хүртэл бараг явсан дайны газар нутгийг эзэлсэн гэж ярьдаг тийм. Тэгэхээр яг энэ цаг үед 21-р зуунд залуучууд чадах нь тэр Монгол морины Монгол морь дэлхийн талыг эзэлсэн тэр ген одоо байна уу гэдгийг шалгая гэж бодсон. Тэгээ явсан. Өдөр төрний ойролцоогоор хэдэн километр явах вэ? За өдөрт ер нь янз янз. Морины байдлыг харна, цагоорны байдлыг харна. Тэгээ өдөрт бол ер нь дунджаар 60 км. Монгол морь бол одоо зуны дэлгэр цагт ногоо гарц сайтай, газрын гарц сайтай, шимтэй байхад бол нэг хоногт 120 км шүү. Мэдээж сүл тасран гэж ярьдаг те. Яг нөгөө буцаад нөгөө шимээ хоноод авчиж байгаа учраас өөрхийн биенээс гаргасан юм авчиж байгаа учраас Монгол морь бол яг зуны дэлгэр цагт унаа явах. Доронтой халах голоос унаад гарсан алтаа том бүгдш асуудал болчихно. Маш байдлыг хараад гоё бас төсөл байсан л да. Тэгээд ингээд баргийн тааруулаад явчих юм байна. тий баргийн аавын хүү бас ингээд явахгүй ингээд тойрчихгүй. Тэгээд бас нэг хүндрэл учир юу вэ? Тэр талаа. Хүндрэлүүд гэхүүл яг нөгөө хүн бол ер нь л яа тийм л. Дуртай юмдаа яг дуртай зүйлээ тэр нэг зоригсон юм хийх бол тэгэж нэг сэтгэл санааны хувьд л нэг тэгэж унаад байх юм бол ба. Надад нэг ганц морь эцэх за тэгээ төөрөх тий. Тэгээ нэг ямар нэгэн байдлаар мориноос унах, бие хаа өвдөх тиймэрхүү зүйлүүд дээр цаг авч. Тэгэж явд. Тэгээ ерөнхийдөө ингээ морины явдал их сонин олон юм. Одоо ер нь хол замд унах морийг бол яг ингэж нэгэн хэвэн зөөлөн явдлаа. Айл шууд ингээл учиргүй цогоол эргүүлээл яваад ижсэн жоохон алхаал ахаал эргүүлээл ингүүл нөгөө морин зүвдэр гээд амарх яа. Тэрний оронд яг ингээд нэг темп хэмээрээ шогсон жоохон эргүүлсэн яа чигээр газар маш урдаа тэг санагдсан. Тэгээ бас нөгөө морич одоо ингээд бид чинь тухай чи 15 бол ер нь ингээд хол замд одоо би чинь зөндөл яг морин айл энэ төр хийж ял. Тэгээд тэгэхэд нөгөө
холын замд морийг унахад бол хөтөлж явбал унж явсан морноос илүү хөтөлж явж байгаа морь нь илүү зөвдөргээс юм. Өөрийнхөө явж чадахгүй. Одоо ингээд морч нэг сул явахаар нэг сайхан ингээд хазаар хайлал гоё явдаг шүү дээ. Тэгэж явж чадахгүй. Яг ингээд амнаас нь зуураад ингээд чиргүүл ингээд яваад их ядарч. Тэрний оронд ингээд унахгүй морийг бол ингээд сул сайхан туугаад үс хацлуулаа ингээд явж байна. Тэр морь нь зөвдөрг явах. Өөрийнхөө тааваар ингээд явж байна. Монгол одоо бол бас төсвөр төвчээрийн гайхамшиг гэдгийг бол бид хойн төслөөр нэг морь Монгол улсыг бүтэн тойрч ирээ баталсан. Одоо энэ түүмийн сэргэлэнгээс гарсан. Анх ингээ хавар гарахад яг цагаан үснэ мөр үеийн суларцсан тий. Тамир тэнхээ авааг үсээ аяагүй байсан. Яг л тийм хийлтэй мөр бас яг буцаад яг үний хийлтэй юм шиг тийм том гэдстэй мөр бас яг буцаад ирж. Тэгэхээр бас Монгол морины тэнхээ гэдэг бол бас асар их. Одоо Монголд бол анх удаа юу те ингэж тойрсон. Монгол тойрсон нэр нь анх удаа. Тийм бас гайхамшигтай гоё түүхийг Ирдий задуудаа л холиод байгаа. Тэгээ юу болсон? Тэгээ одоо нэр энэ дээр бас таад явах бас асуудал шүү. Өөр санхүүсэл гоорхон байгаа бас. Сүүлийн жилд бол энэ тойруулга гадууг л анх л орж ирсэн юм билээ те. Ирдий задуудаа холж Монгол морин Монгол үндэсний дархлаа улсын наадамд те Монгол морь бас яг өнөөдөр уралдаж чадж байна уугүй юу? Тэ. Энэ адууг ирлээзжүүлэх хэд энэ хэдийжүүл хөлийн хурд бол их л болж байгаа. Энэ тал дээр энэ ямар байр суурь. Одоо ингээл хөөл хэрэл болдог шүү дээ. Та хэлүүлэхгүй мэдж байгаа. Энэ бол айгүй их ялгаатай юм шиг санагддаг шүү дээ. Энэ төсвөр хадуужлын тал дээр бол ер нь жоохон удраг баг шүү. Ирдий задууд ер нь тэгээд нэг харж яхад өвлийн засаг жоохон юм хүмүүс дээр бол тэгээд нугдагаа явчихдаг. Хадууч нь Монгол хадууны тэр нөгөөд нэг байгальтайгаа дасан цогтох тэр нэг зүйл бол ерөөсөө тэр гадаад адуунуудтай бол зөвлөшгүй шүү дээ. Тэгээ тэр чанар ер нь модон гэсэн. Яг хөлийн хурдан юм. Одоо яг ирлээзжүүлээд уралдах зөв юм уу? Цэвэр Монгол адуугаар уралдах зөв юм уу? Энийг ялгаж чадахгүй. Ер нь гад бүдлээ. Монгол адуугаараа байжсэн дээр бол нэг багт биш. Ирлээзжүүлээ тэгээд энэ нь альчгүй болоод дуусна. Танах нь одоо таны хувьд бол одоо адуугаар ирлээзжүүлсэн цус оруулсан юм бол байхгүй. Цаанаас өмнө бас энэ сүлсэн сайхан энэ сүүг хэл энэ шинэ сүүгээд манай сүү хувьцаат компаниас гаргаж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн савлгаагаар хийж байгаа Тетрапак савлгаатай асептик технологиор хийсэн Тетрапак савлгаатай сүү. Энэ хөдөөгаа давж явахд их тохиромжтой. Олон 7 давхаргатай юм. Энэ нар салхи, усны нөлөө, гадны нөлөө, элдв чиг, бактери энэ бүх зүйлүүдээс хамгаалдаг. 10 хоног богцсондоо хийж явж байгаа тань шиг адууч хүн хээр өчөө цай чанж явах тохиромжтой. Ийм сүүг. Энэгээр сайхан гашлахгүй, ээдэхгүй, ямар үнээр амт орохгүй. Энэ сайхан шимт зүгээр чүгж юм байна. тий. Энэ сайхан шимт зүгээр чансан цаагаа ууцгаа. Цаач баг буцаллаа. За. шоуд дагж ирэхэд дэрсэн тоосон хэмрсанаа үлдээ тэнгэрийн доор үзүр тэмотны дээгүүр морин дэлдэр дарцагданаа март Монгол давхаднаа үлдээ тэнгэрийн доор үзүр тэмотны дээгүүр Бэрийн цай бол одоо ингээд ер нь гэрч чанжаага цаанаас нөө арай өөр байдаг нь мэдээж нь утааны үнээр хамт орж байгаа. Дээрээс нь бол хүчил төрөгчийн агуулмж бол их байд юм. Бил задгаа ус агаар ихтэй байдаг гэсэн. Тэрүүгээр бас акта сайхан бол. Миний Таан гоё ташуур байсан биш. Энэ ташуур гоё ярил. Энэ ямар модоор хийсэн? энэ үү? Тий. Сухаар гэдэг мод. Хурдан морин бол өнтөг өвчтөл бариулдаг мод тоо. Аа. Навчэн вот одоо энэ гэмтгүү мод. Ер нь өвөг эцгээс заяасан тийм нэг юм. Манай энэ намайг л хүүхэд байхад энэ сухаар модыг их хайрлж хүндэглэж явж байсан. Таны энэ ташуурны хувьд одоо ер нь хэдэн жилийн түүхтэй вэ? За энэ одоо ер нь аваа одоо надаас илүү ч болж байгаа юм байл үү мэдэхгүй байдаг.
Энэ одоо ер нь загсан нуруу шүлжсэн байгаа юм. Энэ одоо миний аав өвөө мөө гэдгийсэн гэдэг надад энэ сур мөрийн бол би шинжилсэн. Одоо энэ загсан нуруу барьсан энэ сурыг бол одоо ер нь шинжиж үзэж байна. Энэ сагалдрыг бол би шинжилсэн. Энэ загсан нуруу шүлжсэн энэ ер нь мэдээ дээр үе юм шиг байна шүү. Одоо баг танаас ахмад настай л идэх байна шүү. Ахмад настай. Энэ одоо ингээд халдсан болсон байгаа би халдсан буурал болчиход байгаа тэгээд өндөр юм байлгүй дээ. За тэглэх бас нэг сайхан түүхтэй энэ одоо энэ сухам бол мэдээж говь дурагддаг ийм жалган дурагддаг ийм сайхан илчлэгтэй одоо энэ нутгийнхан говийнхан бол энэ төр түлхэд бол илч сайтай тийм уу гэдэг юм. Энэ бол яг саний таны хэлснээр энэ хурдан орны хүүхдүүд яг сухам модон ташуурал бариулдаг мөрнөөс эндэлгүй битэж гимтдэггүй гэдэг бас ийм домтой ийм ташуур тийм ээ. Ийм сайхан ташуур байна. За хэдүүлээ гарч ирээ сайхан цаагаа чанаад уучлаа. Сайхан яриа өрнүүллээ. Сайхан хайрхныхаа оргил дээр гараад ирлээ. Тэгээд нэвтрүүлэг маань сайхан энэ төрөйд жаргаж जैन. Тэгээд бас нэг хоёр сайхан уртын дуучин өв соёлоо тэгж залуучуудтай явж байгаа. Та хоёроо бас нэг сайхан дуу аялаад хайрхнаа баярлуулаад усавдгаа баярлуулаад нэвтрүүлгийн өндөрлөлөө хүсэж байна. За тэгээд бас энэ сайхан нэвтрүүлэгч бүтээрийг өрж оролцуулж энэ сайхан хөлөгмөр та энэ сайхан хангаа дотоо гаргаж ирсэнд баярлалаа. Танай телевизийн хамт олонд та телевизээ үзэн суугаа. Танай телевизийг зэмчин үздэг Монголын бүх ард түмэнд дазаж жаргал ирүүлэнг сайн сайхан бүхнийг хүсэн гэрөөгөөд их Монгол төрийн дууны одоо 5 дууны нэг Монгол ардын уртын дуу. Тэгс 5 хүслэгийн сайхан дуу өргөмөрья. За энэ дууны маань үг бол одоо тэгш 5 хүсэл нь эрдэм бүрийг гүйцээж тэнүүн уулан хангаан тэнгэрийн орон адилаа гэсэн үгтэй сайхан утга төгөлдөр уртын сайхан дуу өргөн барья хүлээн авноо. 되나